Хай, бэлцүүханууд минь нөгөө нэг та нартай зөндөө хайртай админ хэцүү байна. Та хэдээр сонсох юу байна да? Ойрд би анийн төчлөө оруулаагүй жаахан удчихлаа. Яг уу тэг хичээл бусад асуудлууд гээд одоо арай л дэрдэж байгаа болохоор бичлэгээ цаг тухайд нь оруулаа явах болно. Мөрний хувьд бол нэг ангаар оруулахад идэрхий богино болоод байсан тул нэг мөсөн тусгаар нь бөөнтгөр боллоо. Харин оронд нь та нартай манганы хувьд бараг л Наруто One Piece-тэй мөр зэрэгцгэр гэж хэлж болох домогт Хажиме но Иппо анимыг ярьж өгөхөр боллоо. Энэхүү аним нь Жорж Морикавагийн бүтээл ба 1989 онд манганд дараачаар 2000 онд аним болон гарсан. Одоо тэгээд өөртөөгөө тэмцэлдэж байгаа хэцүү үедээ үтсэн болооч тэр надад үнэхээр л ирч хүч урам зориг өгсөн. Хажиме но Иппо бол зүгээр нэг боксын тухай аним биш. Энэ бол өөрийгөө даван туулах, зорилгоо олох, шантарлагын урагшлах тухай түүх юм. Хэрв чи хизээ нэгэн цагт өөрийгөө сул дорой гэж мэдэрч байсан бол энэ аним чамд жинхэнэ хүч гэж юу болохыг харуулах болно. Чи бэлэн үү? Тэр бэлийг өмсөд ринг рүү гарсан. Харин чи энэ бичлэгийг үзэж дуусаад ширээний хард суухтал болно. За тэгээ хамтдаа бичлэг рүүгээ орцгоё. Аним маань ээжийнхээ ажил тусаж буй энгийн нэг хүүгийн төрслөлөөр эхэлнэ. Тун ажилсаг ба хүнд ичнүүдийг ядахангийн өргөн завиндхийн инээмсэглэн үдэж буйгаас бид түүнийг хичнээн сайхан сэтгэлтэй хөдөлмөрч болохыг нь харж болно. Дараачаар нь манай залуу хичээл дээрээ байх ба найзууд нь кино хамт үзхийг асуухад тэрээр их л баярлан зөвшөөрөх гэсэн ч гэнтэл өнөө орой загсчлах захиалга ирснийгээ санана. Тэгээд үннээ хэлэн амжихгүй болохоо хэлээд дараа нь ураарай гээл дүнсгэр үлдэнэ. Даанч тэднэр нүднээс далд орвуугүй хөөрхи манай Иппог муулж өгөндөө. Ер нь та нар ч гэсэн ядаж хүмүүлэх бол нүднээс далж муулчих байгаарай заа юу. Тэгээд л өмнө урахад татгалцсан хөгийн амтаа. Өмнө дээрлэхж байсан дойчоогоо гэл элдвэр ирсаар байгаа л тэдний холоо бүтгэрлээ. Өсвөр насны хүүхдэл юм чинь элдвийг бодан гансарч явхад гурван харваас үл бүтэх гар ирснээ. Хөөрхи Иппог өмхий байна гэснээр өшөглөж унгаан зодож эхэлдэг. Ямар шалтгаангүй зодуулахдаа шүдээ зүүн твцсэн ч ээжийг нь хүртэлд оромжлох үед хүүгийн нүдэнд хорсол хурсан ч яаж чадалгүй өсөглүүлэн арга шунаа. Азар түүнийг хэн нэгэн тосон авч хүүг хан төшүүлэн суулгаж хэдэн дүнхүү бацаануудыг гарч хүрлгүй гөлөг болгоод л явуулна. Иппоч ухаан алдан хэсэг хугацааны дараачаар хүн цохилтын дуунаар цочин сэрнэ. Түүнийг сэрхэд цоошин орчин хүрээлэл түүнийг өгтөж байх нь тэр. Байгаасаа нүд үс салгах ядархыг умартан бэлтгэлээ хийх хэрчүүд түүнийг гайхшруулж амжив. Аварсан залуу маань нэрэн боксын заланд байгааг нь сануулan харихыг зөвлөлөө. Тэрээр сул доройг дээрлэхдээ нэгэн дургуч өөрийгөө ч хамгаалж чаддгүй нэгэн бүрч уурыг нь хүрүүдгийг хэлэхэд хүүч ээжийг нь хүртэл оромжилсан хог шарыг яаж чадаагүйгээ бодон уйлсаар чааш халахлаа. Үүнийг харсан залуу гэнтэл Иппог авчран дэрэгдээ суулгаад дээрлэгсэн гарын зургийг пад дээр наан түүнийг зөхөж сэтгэлээ твтэхийг санал болгоно. Иппоч ихэндээ татгалзан аргагүй эрхэн зохих гэсэн ч тэр нь ээх гэмээр л байдаг. Гэтэ дараагийн цохилтууд нь улам сайжирч хөдөлгөөнөөс сурч аван цаасыг урагтал, падийг хөөртөл зогтол өрөөнд байсан бүх хүмүүс зог тусан түүнийг гөлрлөө. Залуу түүний цуш үрсэн гарыг хараад өрөөлөө давлан орно. Үлдсэн хэдэн ч түүнийг харсан уу, хурны үеийн хуларчсан хүн цохилтын тамирчин шиг гэж ботносаар үлдэнэ. Залуу Иппогийн гарыг бонгоо биеийг нь ажиглаад их сайн хөгжиж дараагийн удаа өөрийгөө хамгаалж чадхаар хүчрхэгэн байна гэхэд хүү би хизээч зодтолдож үзээгүйгээ доош харав. Энэ үед залуу түнд хэрвээ чи ямар нэгэн зүйл хийхгүй бол юу ч шамд өөрчлөгдөхгүй. Энэ тэгээд зүгээр үү гэхэд энэ үг нь хүүг гүн бодол тунгаана. Бэлтгэлийнхэн цаг болж явхдаа хүүд боксын хэдэн CD өгөөд явна. Орой гэртээ ирэхэд ээж нь бэртлийг нь харан санаа зовсон ч хүү санааг нь зоохгүйгээд инээсээр л ажилдаа шууд орно. Ээж нь ч үйлчлэлтгүй хүсснээ хийж болохыг сануулад буцан ажилдаа орлоо. Ажил дуусмагц хүү нөгөө хүн цохилтын бичлэгийг үзэн догтлол хүсэл гуйныг холилдсон мэдрэмжид гэхдээ ийм байх ямар байдаг бол гэдэг тэмүүлэл бүхэлдээ түүнийг эзэгнэнэ. Үүнээс хойш түүний бодолд бокс гэдэг зүйл түрээсгүйгээр оршиж эхэллээ. Хэдэн өдөр бодсны ардаар тэр нэгэн зүйлийг шидэн хаа нэгтээ хамаг хурдаараа гүйхэн тэр. Тэр нь өнөөх боксч ах ба баярснаа илэрхийлэн сонин дээрээс харсан нэрээр дуудана. Такамурасан цаашдаа Така гээл явжээ. Тэгээд бокс сурмаар байгаагаа хэлэн зүгээрт сурах биш мэрэгжлийн боксч болох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Шамшиг доожоогүй нэгэнд тохирохгүй гэсэн ч нэгэн шийдсэн түүний нүдэнд хүсэл эрмэлзэн шатаж түүнийг харсан Така түнд санал тавина. Модноос унах навчийг алдалгүй авах ба үүнийг чадвал бокс заахаа амлана. Дор хаяж унаж буй навчнаас 10-ыг 7 хоногийн дотор авч сурахыг сануулад явлаа. Даанч түүний бодсон шиг хэлбэр байсангүй. Такач түүний чадахгүй бууж өгөх байх гэж бодон бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Хүү хичээлээ ортол оролцсон ч хоёр дахь навчаа барьж чадахгүй байв. Хичээл ажил дуусны дараачаар буцан эрен толгойдоо сурсан болгоно боловсруулан бэлтгэлээ хийлээ. Тэр оройч биш маргааш нөгөөдөр хичээл ажил бүхий л үед баг багаар давтан чөлөө гарах бүрт нөгөө модерн бэлтгэлээ үргэлжлүүлсээр удаанч биш тодорхой хугацаанд сайтар бэлтгэлээ хийсний дараачаар хоёр дахь навчаа барьж сурлаа.
Хэдийгээр түүнд дахин 8 навч үлдсэн ч түүний нүдэнд гуниг биш хүсэл эрмэлзэл байлаа. Маргааш нь гэртээ ирэхэд ээж нэрт ажилдаа явсан байх ба хоол бас нэг цагтл үлдээсэн байдаг. Түүн дээр ойр чамааг юунд дурлаад байгааг мэдэхгүй ч чамааг ингэтлээ хичээж байгааг харахад би жаргалтай байна. Надад санаа зовлтгүй. Би одоо залуу байна. Битгий бууж өгөөрэй миний хүү гэсэн байлаа. Чангаар талархлаа илэрхийлэн навчин дээрээ очисон байх ба хэдийн тавыг барь сурсан ч түүнээсээ дээшилж чадахгүй тул баг зэрэг эргэлцсэн ч шууд энэ бодлоо хөн үр цайтал бэлтгэлээр хийлээ. Яаж бэлтгэлээ хийсэн 5 сэтрэгүү тул өөрт нь авяас зүтгэсэн юм болов уу гэж боддогч гинтл өөрийгөө яагаад бууж өгөх талаар бодоод байгаагаа гайхан өөрийн шийдвэр байсан яасан ч ингэж үлдэхгүй хэмээн модыг дахин зохино. Модноос гарах чимээ түн Такагийн цохилтын чимээг санагдууллаа. Түүний хөдөлгөөнийг нүдэндээ дахин төсөөлж хөнгөнөөр баз хувчиртай байсныг ойлгон адил чимээг гаргах гэн тэр. Така бэлтгэлээ хингүүж явахдаа түүнийг хүлээн суух Иппог олж харлаа. Юу болсныг асуухад түүний дагаж явахыг сануулan өнөөх модон дээрээ ирэн модыг цохин унах найцыг яг л Такагийн хийж байсан шиг зөөлөн бас нямба байдлаар авлаа. Үүнийг харсан Такаж баахан гайхаж Иппож баярлаж түүний төсөөлснөөс нь авсан тул түүнийг шавья болгохоор боллоо. Хүүгийн ирч хүч хөөрлийг харсан тэрээр баа зэрэг сандран амбаард нь тавьжруулна. Түүнд дараагийн даалгаврыг өгөх ба тэр гидс нурууны булчин дээр ажиллан маш их гүж 1 сард өөрийгөө бэлдэх байв. За хэдүүлээ чусныг хийсэн очих уу? 1 2 3 4 сарын хугацаа өнгөрч Такагийн байдаг газрын түрээслэгч дэлхийн тавцанд тамирчин асгалжуулж үзэх мөрөөдөлтэй ба Такад ч ихээхэн найдвар тавьсан байдаг. Така Иппог заалан давчран хүмүүстэй танилцуулж байтал нөгөө өвгөн түүнийг дэгээдсээр нэгэн өрөөнд авчирна. Чамайг потенциал өндөртэй гайхалтай нэг авчирч байгаа юм болов гэтэл юугаа чирсээд ирсэн юм бэ гэж хэтрэлнэ. Хизээч ялагч байж чадахгүй түүнийг давчирч ирсэндээ итгэлтэй байна уу гэхэд тэрээр түүнийг шалгаж үзхийг санал болгон рингд туллаж шалгахаар боллоо. Хүүч хүнийг сонсоод амаа гайтлах гайхсан ч Така түнд ял гэж хэлээгүй. Зөвхөн нөөц бололцоогоо л харуул. Чамд өөр сонголт байхгүй гэж хэлв. Хүүч шууд зөрөгшөлүүдэн бэлийг өмсөд ринг рүү гарлаа. Түүний өрсөлдөгч нь Иппотой адил насны хараахан мэргэжлийн үнэлгээг аваагүй харвас боксер хичээлээ дуудчихсан хүү байдаг. 17-д хүрээгүй байгаа болохоор үнэлгээ аваагүй ч үнэхээр хүчрхэг өрсөлдөгч гэдгийг нь хүүд дахин сануулна. Элит гэж хэлж болохоор түнтэй тултанд гэтээ ялах гол зорилго биш. Хүсэл эрмэлзэл гэдгийг нь ч дахин сануулна. 4 үед хэсэж 3 удаа л ухаан алдах хэрэгтэй. Ийхүү түүний анхны тулаан эхэллээ. Иппод анхны үед сайтар хамгаалах ёстойг сануулсан ч манай хүмбэр Такагийн амыг ар дээр нь гарталтай хайрлт хийгээд эхэлнэ. Мэдээж амар муу. Хэдэн удаа оновчгүй дайрсан хоёр цохилтонд нь шуудланлаа. Гидсэнд нь хөрсөн төдий санагдагч одоо ингээд шалан дээр байгаагаа гайхсан тэрээр 10 толохоос өмнө хөл дээрээ буцаа зогсож ирлээ. Така түнд яс мэлхий шиг хамгаалтаа сайжруулахыг сануулад тулаанд нь дахин орууллаа. Манай хүн энэ удаа баггүй цохилтыг даадагч гидсэндээ тохиулж комподуулаад дахин онов. Энэ удаад үнэхээр хүнд байх ба ухаан нь балартаж ухаан алдахын ирмэгт байхад Така сангийн хэлсэн ингээд болоо юу. Чиний ирмэлзэл иймхэн гэж юу 10 навч барьсан ирмэлзлээс сан гэхээс сонсоод дахин хөл дээр зогсов. Өрсөлдөгч нь хайр найргуугаар түүний хэвлэл рүү цохон манай хүн хамгаалтаа аван ихний үед тэсгийх чинь. 1 минут үлдэх үед бусад боксчдын хов живийг сонссон өрсөлдөгч нь гинтэл баруун гараа ашиглан хүчтэй цохилтыг Иппод өглөө. Хүмүүс юу болчих вэ? Бүх зүйл дуслаа гэсэн ч гэсэн Иппо дахин босч ирэн баг зэрэг оролцоор рингийн эсрэг тал руу гүйж очин ихэд айсан маягтай зогслоо. Миятогийн баруун гарын цохилтыг даагаад бүр хөл дээрээс зогсож байна гэж шүүгэлдэхэд ийм зүйл огт болно гэж бодоогүй. Мията дахин хүн цохилт хийхээр Иппо руу зүглэж зохихын даван дээр хонх дуугарч ихний үед дуслаа. Ямар ч боксын туршлагагүй түүнийг ингэж чадсанд мэдээж хэрэг бүгд гайхна. Така түүнийг баг зэрэг магтаад яаж эдгээр цохилтыг даасныг нь асуухад тэрээр дээрлүүлж байхдаа цохилоо сурсан болов уу гэж баг зэрэг хошигнана. Дараачаар нь тэр надад хамгийн их таалагдсан үгнүүдийн нэг болох өвдөж байна. Гэтэ тийм ч хөвдөхгүй байна. Хүүхдүүдэд дээрлэхүүж байсан өөрөөсөө готрох өвдөлтөөс хамаагүй бага байсан гэж хэлнэ. Нэрэж үнэхээр харуулслын өвдөлт хамгийн их шаналгад зовоодог шүү дээ. Такач 2 дугаар үе эхлэхэд одоо дайрах ёстойг сануулсан модон дээр заасан техникийг хийхийг санал болгоно. Тэгэд Миятог хурдаар гүцэхгүй тул хөлөө баабагаар зөөж ханан шах гэж заалаа. Мияточ дотроо гутарж байна гэснээ одоо дуусгая гэд эргэж харахтай зэрэгцэн хонх дууграв. Манай хүн тулааны байрлал аваад навчаар төсөөлөн айж маажмаар ойртлоо. Ойртох үед тэрээр хатгалдуудаар түүний ханан шахан
баруун хатгалд хийсэн хүчиндээ дийлдээд унаад өгнө. Тэгээ миний заасан мартаа юу? Заалан даах хэрэг пад дээр хийсэн цохилт чинь гэж сануулна. Дахин маш олон хатгалтуудаар айл болох булан шахахыг оролдоно. Даан чадарч эхэлсэн байдал буруугаар ирсэн ч эцсийн хүчээ гарган тэнцвэрийг нь алдагдуулан өөрийн хамаг үлдсэн хүчээр тэнцвэр хамгаалтыг нь сэтлээд сүлийн цохилтоо хийдэг ба Мията арай ядан мултарч зөрөө цохох гэхэд хоох дугаарлаа. Хүмүүс түүнийг сайн мэн гэж магтсан. Гэсэн хэдий ч саяных арай гэж олцсон боломж бөгөөд одоо ипод бүрч хэцүү. Шууд л хоёр нүд зарчмаар хатгасан туршлагатай болохоор боломж гарах үед нь өрөөрөө зөхөн. Энэ бүр манай хүний бие чичиртэл аван заяа. За дуслаа. Гэсэн чи ипод хөл дээрээ босоод ир. Ирүүндээ цохиулах нь үнэхээр хэцүү болохоор түүний босож ирсэнд нь хүмүүс дахиад гайхна. Дахиж унсан ч дахин босно. Цагч дуусахад өгөхөд ипод довтлосоор онохгүй цохилсан ч үргэлжлүүлсээр арай чадан хөл дээрээ зогслоо. Миятач унаач гэл дотроо бухимдан дахин дайрч хүчтэй цохил өгсөөр унчихгүй гэсэн ч дахин босч ирсээр эцэст нь сөргүүлсэн дайралт нь өртөн бүх зүйлс анир чимээгүй болон арга шидэгдэн унахтаа би бокс ч болно гэсээр л унлаа. Хөрхий ухаан алдчихж тулаан дуусав. Өвгөнч хүсэл эрмэлзлийг нь үнэлж түүний зөвшөөрнө. Манай хүнч ус цацуулан ухаан ороод зохиж чадаагүйдээ гунгалсан ч эргэн тойрон хүмүүс нь түүнийг дэмжин маргаашнаас ирж болохыг хэлэхэд Ипа өөрийгөө баярын нулимстайгаар тэдэнд танилцуулна. Маргааш нь бөөн баяр болон зааланда ирэхэд хаа газрын хүнээр дайждаг туртай хідэн гарууд хөрхий Ипаг атцснаа эн чин тайвшрал харга чи мэддэггүй юм уу? Ийм хүн байдгийм үү гэд манай хүнийг бүр санхируулчихна. Тэгснэ дараа нь энэ хүүгээр хөгжүүлэхэд амар мэн энтергээд буруу өндөө хөдж ин даа л хөрх. Сайн мэн үү гэж ичвчтэй мэдлсээр орж ирэхэд нөгөө хоёр бүтггүй гарууд бид хоёр чамаа бэлтгэл зүйлийгээд аваад явна. Энгийн бэлтгэлээс эхлүүлийгээд ёг дог тухай хийх гэж байсан. Азар така гарч ирэн түнд өөрөө бокс заана гэд хүүг булаацалтаад тэр гурвч могоон шудган цаашаа болно. Тэгэж байтал өнөө өвгөн гарч ирээд та гурав хүнд бокс заах нь ямар ч авьяаслаг хүний хүртэл сүрэлт автуулна. Гэт ихэд уртаагаар тэр гурыг хөөгөөд өөрөө ипог дасгалжуулна гэд бэлтгэлд нь оруулна. Биеийг нь ажиж үзээд анхан шатыг алгасаад хуруугүй бэллигээр зөхих тасгалыг эхлүүлнэ. Түүний хаана авцсан газар тэндэн зөхихийг сануулад эхэллээ. Эхний зөхил шууд липод гайхалтай санагдсан өргөжлүүлэн зөхлөө. Зөхлөлтөөс гарах чимээ манай хүн хэдийнэ бокссон байсан юм шиг чанга сонсогд. Өвгөнч өөрөө туршлагатай тул хүүд нилээн тааруулж байх ба үнэгч нөгөө гурав хараад ихэд гайхна. Хонх дуурахад манай хүн хэдий ядарч байсан ч шууд л дахин хонх дуурахад дараагийн үе эхэллээ. Амьсгаан дарагдаад бүр хэмнэлтэд зогж эхлэв. Миятаж орж ирэн хутаас сэлж байхад өөнийг харсан хөгшин үнэг чиний энэ цохилд нь Миятаж тэсэхгүй байх гэд бүр шарыг нь малтаад эхэлнэ. Би дасгалжуулж байхад чи 3 сарын дотор түүний төвшөнд хүрнэгээд нээр өн тэлтрүүлэх гээд үзнэ. Ипоч эргээд харахад бараг чамааг даа гэсэн хар зогсоод энийгээ цаашаалхна. Тэгээд өчигдөр яагаад түүний зөхөж чадаагүйг нь хийж өгөх ба манай хүн шулуунаар зөхдөг болохоор аргагүй л тий. Олон чиглэлсэн дайрт сураад л бараг ялахх нь юм яриад хөөрүүлэх гэж нэлээл үзсэн. Чи Миятаг давмаар байна уу? Тийм ирмэлзэл чамд байна уу? Тийм бол хийх болно гин. Мията шууд муухай харахад намайг уучлаарай гэд тэд энийгээд л өрсөлдөгчөд алтан ёсоор боллоо. Энэ удаа сурах нь ойлгох цохилт. Орой болж унтах гэсэн ч догдлоод чадахгүйгээс харахад манай хүн аль хэдийнэ энэ спортод автаж эхэлсэн байлаа. Маргааш өвгөнч ойлгох цохилтын нарийн зүсийг зааж өгөөд манай хүн чанхны цохилтоо хийсэн ондгүй хөөрхий. Ихэнх нь түүнийг бүлтэлгүүтлээ гэж бодсон ч Така дараа нь тайлбарлах ба ерөнхийдөө ойлгох цохилтыг маш сайн гүйцэтгэсэн байдаг. Өвгөнч хүүд 3 сарын дотор үүнийг бүрэн эзэмших ёстой хэлээд Мията тэр хоёрын дараагийн дулааныг тэсэн ядаж байгаагаа хэлнэ. Маргааш өвгөн явхаар болж хүүд сүтрийн боксер хичээллээд ойлгох цохилтоо бэлдээд байг. Сүтрийн боксын талаар нөгөө хоёроос асуусан хальт юм харуулаад муудалцаад бие зөхиод бүрийг бэртэл орчихноо өрх. Тэгээд Миятаг төсөөлөн бэлтгэх гэсэн ч додуулсан төрхөн л нүдэнд нь харагдаж байв. Тэр зураа Миятагийн бэлтгэлийг үзэх ба өрсөлдөгчөө харагдахааргүй хурдан зөхиж буулгаж авсныг хараад бүрэл бишрэнэ. Оройн яха бодон хэвтгцүүр эйжентүүд нь нөгөө навчнуудыг хаях гэж байдаг ба түүнийг эрдэнэс гэж буцаан авч бууж өгөхгүй хэмээн дахин өөртөө хэллээ. Илтгэлээч үргэлжлүүлэн Миятаг ажиглан харж дуурайн хийхийг оролдов. Нууцаар харж байсан Така түүнийг юун дээр алдаж байгааг нь хэлэх гэсэн ч өвгөн болиуллаа. Үуч өөртөө ярин хариултаа болохоор хичээв. Түүнээс харц огтхон салахгүй ба эцэст нь түүний хурдын цохилтыг харж чадлаа. Шинэ болсон ч бэлтгэлээр хийсээр энэ удаа Миятагийн сүдрийг харж чадсан төсөөлийн бэлтгэлээ хийж сурав. Нэг орой өвгөн түүнийг хальт шагаахад түүний хөдөлгөөнийг харсан тэрээр Миятагийн сүдрийг гүйцэтгэхийг нь ойлгоно. Гэхдээ энэ бүхэн хангалттай биш.
Гэхдээ манай хүний довтлогоо нэг л болж өгдөггүй хэвээр. Иппогийн одоо гол зорилго нь түүний хүчирхэг сөргүүлэг чадварыг нь контролох байлаа. Өвгнөөс сухад дивжин дээр гаргаснаа хоёр тишээ хачнаар хөдлөөд эхэлнэ. Түүний харсыг дараачаар шууд л хүрээнд нь орчихгүй бол хүлэг цохилтонд нь өртөхгүйгээ ойлгоно. Тэгээд тэд өдөх ажиллагаа хэмээх бяцхан арга сэтэн. Ерөнхийдөө тэсгээ байтал нь залхаагаад ойлгох цохилтоор ялах. Түрхэн амархаар суух үед нь түүний дэргэд хэн нэгэн байх ба Мията ирээд тэр хүнтэй мэдлэг ба энэ нь Миятагийн аав байдаг. Маргаашнаас бэлтгэлж хүндэрч гэхдээ л уйхгүй бэлтсээр байв. Өвгөнч аавтай ярилцаж байх үед Мията ч гэсэн бэлтгэлээ бүр илүү сайн хийж байгаагаа хэлдэг. Угаасаа аргагүй ч тий. Тэгтэл шарыг нь малтаад хайцсан юм чинь. Орой болж бэлтгэл дуусахад сурагч хоёр хоёулд их л ядарсан байв. Их хөлс гарсан бэлтгэлийн дараа ч халуун усцыг сайхан зүд юу ах вэ? Сайхан амраад харих үед Така түнд шинэ боксын гутал авахыг санал болгоно. Дэлгүрт бараг лювертулах гэж байхад нь азар тэнд нь Мията байж тараад шууд ирэн. Чи чинь энэ файтер үсттэй. Энэ гутал чинь аутфайтерт зориулагдсан гэд өөр таарсан хямдхан гутлыг санал болгоод алга болно. Дараа нь түнтэй тараа таларлаа илэрхийлэх гэж араас нь хөөсөнч манай хүн бүтлгүй бүдрээд л унлаа. Шалсаар байгаад шивсээ өгч чадна. Тэгээд тун сайхан азар хамт суугаад хэлдвийг ярилцсан. Энэ үеийн анимууд нэрээ сайхан байж. Ингэж ярилцаж байхад хүртэл цаана бүдэг хүмүүсийн шугаан шөөний чимээ энтер сонсогдоод бүр чийлжил. Аваараа задгуулах сайхан уу гэхэд тийм ээ. Тэр гайхалтай тамирчин нэг гараа хүссэн байсан ч одоогийн намайг дийлэхээр байсан ч нэг тэмцээн дээр ирүүндээ хүчтэй цохиулан эмнэлэг твтэд дахиж боксоор хичээлээгүй гэдэг. Тэрээр хэдий арга техник байсан ч хүчирхэг цохилтгүй бол хэзээ ч авраг болохгүй гэд бууж өгсөн гин. Тэгээд л хүн түүний буруу баталгаар өдөр бүр бэлтгэлээхийн сэргүүлэх товтлогоогоо сайжруулсаар ирсэн байлаа. Сүүлд нь Мията хоорондоо хийх тулаанаа хүлээж байгаагаа хэлэн цаашаа авна. Хүчний эсрэг арга техник. Энэ үгийг сонссон ч Иппо залхах техникээ ашиглахгүй байхаар шийдэн шууд түүнтэй тулмаар байгаагаа хэлнэ. Өвгөнч зөвшөөрч угийн хэцүү бэлтгэлээ бүр тамийн бэлтгэл болгоно. Энэ хэсгийг үзээд жоохон уран зэрэг авцгаая. Цаг хугацаа шурдан өнгөрч нэгэн орой тэд харих замдаа хүчээ нөхөхөөр гомь идэхэр болоход төрчихсөн цагийг хүчтэй өнгөрөөнө. Харих замдаа бэлтгэлээ ээж Миятатай тааран улам бүрэл илүү хичээж эхэлнэ. Дахиад үзье. Эцэст нь 3 сар болж ойлгох цохилтооч тунд ажгүй болголоо. Тийм ээ. Тэдний тулаан маргааш болно. Ийхүү маргааш болж аниман дуусчлаа. Үнэхээр зугаатай аним байлаа. Энэ аниман 75 ангитай бөгөөд би дөнгөж ихний 5 ангийг нь л догтлоод нэлээд урт ярьчихлаа. Дараагийн партуудыг мэдээж хэрэг товчхон яриад явах болно. За тэгээд мэдээж хэрэг дараагийн партийг үзэж Иппо Мията хоёрын тулааныг үзмээр байвал мэдээж лайк сабот тулталан дараад өгөөрэй. Дараагийн пар 50k үзэлт 5k лайк хүрсний дараачаар л хийгдэх тул сонголтыг та нартай үлдээлээ. За тэгээд хайртай шүү. Эрт амраарай. Урт өдөр байсан бол энэ бичлэгийг үз дуусаад түрхэн ч гэсэн уцаа тавиад мөрөөдлөө бодоод түүнийхээ төлөө багч гисэн хичээгээрэй. Би ч бас хичээлээ хийх минь. За баяртай.